нэг л чи хэвлэл мэдээллийн нэг одоо гишүүн байсан бол тэг хэвлэлийн тухай ямар ч баримжаагүй болтлоо асарч чаддгүй. Тэгэд энгийн уншигч байх ч боломжгүй болдог. Хүнийг татах нэг тийм сонин увдастай мэдээлэл айгуу тийм маш аюултай зүйл шүү. За хоёул яг энэ өдрөөс яриагаа эхлэе те. Тогтмол хэвлэл үүсгэн байгуулагдсны өдрөглөлт хийх шууд ингэ өдөр тутмын сонин. Тогтмол хэвлэл санаанд ортой. Тийм ч учраас би өдөр тутмын сонинд ажиллаж байсан тогтмол хэвлэлд ажиллаж байсан хүн онцгой уурсээ. Хэвлэл мэдээллийн ажилтан муу, танах тогтмол хэвлэл муу ингээд бид нар ингээд баяр яслал тэмдэглэж байхдаа ер нь яг үүнээс хойш түүнээс цааш яг яавал зохистой талаар бас хөндөж ярьсан зүйлсийг л их анхаарч сонсмоор идэв. Яг үндэд бүх асуултанд дунд л байгаа. Чадлынхаа хэрээр л одоо эерэг, чадлынхаа хэрээр л зөв, чадлынхаа хэрээр л үнэн бодит байх гэж хичээж байгаа штэ. Тэгтэл энэ нь өөрөө ингээд олон нийтийн дунд троллуудын, улс төрчдийн хооронд технологи ашигласан ийм дүүийн дунд ингээд мэрэгжлийн үйл ажиллагаа айгүйх тарамддаг тий нөгөө бодит үнэн зөв байх айгүйх юм саармагчаад байгаа байхгүй. Өмнө нь одоо юу гэдгийг сонд нэг 3-4 их сурвалж байхад тий бараг ингээ ханчдаг тий. Одоо чин тэрнээс ч олон байх. Тэгтэл тэр дотор мэрэгжлийн одоо салбарынхан хаана вэ? Ийм тавцсан ийм нийгэмд сэтгүүл зүйр нь яг одоо яах ёстой вэ? Тэгээ миний хувьд бол яг ийм ухамсартай сонголт биш. Би ч хүмүүсээ олон улсын харилцааны дэд сургалт өгсөн. Тэгээл мэрэгжлийнхаа дагуу ажиллана л гэж бодож исэн хүн байхгүй. Дунд сургуульд англи хэлний багш. За тэгээл Чехийн консулын газар нэг ийм цагийн ажилтан тэг бараг сайн дурын цалингуу тиймэрхүү зүйл хийгээд явж байхдаа л би өнөөдөр сонд орчуулагч утга зохиолын ажилтан ажилд авнаа гэдэг зараар очисон. Тэгтээ хазаар тий яг өнөөдөр сонины маань 30 жилийн яг миний ажилд орсон тэр 1996 оноос эхэлж тоологддог. Тэгээд би 96 оны 12 сард идэвхтэн маягаар намайг нөгөө шалгах маягаар материал авч эхэлсэн гэж тооцох юм бол одоо ингээд миний 30 дахь жил байхгүй юу. Тэр чинь байгууллагадаа нэг удаагүй хэдхэн сар болж ирсэн юм уу? Дөнгөж бүр эхэлж ирсэн юм уу? Яг ардын эрхээс балд орж ирэхлэгч ингээд өөрийнхөө өдөр тутмын хэвлэл чихтэй иймэр таслаад авч исэн бэлээ. Яг тэр үед нь аахгүй. Тэг сонголтын дараа гэсэн үг. Тэгээд хэрэг болсон орон тоон дээр нь би орж исэн. Тэгээд намайг ороход 2 эмэгтэй сэтгүүлчтэй цаатлын хулан тэг мэндэ ихч 2 байсан. Би 3 дахь эмэгтэй. Тэгээд удалгүй тэргэл эможин гэл ингээл нөгөө эмэгтэйчүүд нэмж орж эмэгтэй сэтгүүлчд орж исэн. Ер нь л эрчүүдийн баг байсан. Миний материалыг хамгийн анхны уншсан хүн Пүрэв Ташрахлагч байхгүй. Нөгөө анх удаа хүнээр юм уншуулж үзэж байгаа байдал штэ тий. Тэгэл ерөөсөө нэг улаан ярен гэдэг чинь л тэр. Тэгэл яалтчгүй тэр хүний ингээд гараар зассан юуг би дахиад ингээ хуулан бичлэг шиг бичдэг байсан. Тэр миний ерөөсөө сэтгүүлч болох тий. Үүнээс хойш хэвлэлд ажиллах дур сонирхлыг айгу бадраасан. Би ч монгол хэлний олимпиадад төрүүлсэн тий. Тэгээд ер нь бол хэл уран зохиол, гадаад хэллээс монгол хэл рүү орчуулах дээр өөрийгөө ер нь нэлээд тоодог тийм хүүхэд очиж исэн. Би хүмүүсийн олон улсын харилцааны дэд сургуулийг онцд өгсөн байхгүй. Тэр зэрэг дээр түүртнэ гэж бодоагүй. Тэгтэл хэвлэл гэдэг чинь ингээд бүр шаал өөр шинжлэх ухаан тий. Тэгээд энэ бичих, найруулах, зөв ойлгомжтой цэгцтэй бичнэ гэдэг чинь бүр юм тустай ажил мэргэжил болохыг тэгэж ойлгож байсан. Яалтгүй л миний одоо анхны тэр бичвэрүүд бол Пүрэв Ташрахлагч Алтан гэрэл манай юу хэлцээний дарга байсан. Тэгэл энэ хоёр хүн тэгээ дараа нь Лэгдэнгуй улс төр гадаад мэдээний албанд ороход Лэгдэнгуй гэдэг ингээд намайг бол маш сайжруулсан хүмүүс байдаг. Тэгээд нэлээд бичих ингээд нөгөө үзэх хөрөхгүй болох үе байдаг. Гэхдээ тэр бас сэтгүүлч болсон гэсэн үг биш. Тэгээд сэтгүүлчийн ажлыг нэлээд чамбаар болсон хүн бол Батбаатар Эрхлэгч байдیں۔ Батбаатар Эрхлэгч бол аягүй сайн
редактор бичсэн сэтгүүлчтэй маш их ярилцаж байж үзэх хүргэдэг. Чи энийг яг юу гэж хэлхийн тулд ингэж хэлчихэд байгаа царай чинь энэ вэ гэдэг талаар ярилцдаг. Тэр бас айгүй том школ байлаа. Тэгээд Батбаатар эрхлэгчийн нөгөө бичвэрүүд нэг тийм хөнгөн үгээр тоглох гэдэг юм уу? Ягт утгыг бас юм жахан жаргоныг баг зэргийн хошигнолыг ингээ хүлээн зөвшөөрсөн байдал тэр чинь нэлээд задарсан хойноо тэгэж эвлүүлэн штэ тий. Яг тэрэн дээр бол Батбаатар эрхлэгч надтай айгүй сайн ажилласан. Дээд үе гээд болормоо эрхлэгч, даваад орж эрхлэгч, даваад орж бол ингээд бидний ингээд найзууд тий. Манерийн харилцаа, хандлага одоо хүнд урам зориг өгөх энэ юугаараа ингээл хараа эндаал ингээ найзууд болсон. Ер нь бол миний эрхлэгч юм байна штэ. Тэгээд манай инх маа байна те засгийн хэвлэлд одоо байдаг. Манай эмүүжин байна. Маш их авьяас бэлэгтэй, тийм танхаа, тийм охин байлаа. Ер нь бол сонины газрын хүүхдүүд ингээд зөнгөөрөл би нэгээ ингээд олоод нэг байгууллагад ирдэг. Ерөөхдөө төстэй дүү те бичих дуртай. Өдөртөл ингээд шинэ ажилд гарахтаа ингээд урам зоригтой. Тэгээд орой ямар ч ачаал даахад бэлэн ингээд сууж идэг юм хэдэн сайхан нуруутай хүүхдүүд л ингээд найзалж нөхөрлөж өнөөдөр сонирхон болсон. Ардын эрх сонио төрийн хэвлэл байхаа болоод өдрийн сонио өнөөдөр сонин гэж хоёр тусдаа хуваагдаад өдрийн сонин жишээлбэл бүр сонин хэвлдэг юм урлаантай цаасан дээрээ суугаад сэтгүүлчт нь юмаа бичээд дөнгөж эхлүүлжсэн гэдэг юм билээ. Балд орж эрхлэгч ч гэсэн яг л өөрийнхоороо редакцаа бүрдүүлээл ер нь өдөр тогтмол хэвлэл дотроо чөлөөт хэвлэл гэдэг ойлголтыг төрүүлж гаргаж ирсэн. Тэр яг алтгүй. Яг гоо. Намайг 1 сарын 2-нд чинь хэлсэн байхгүй юу? 2 биш 1997 оны 1 сарын 2-нд 12 сараас материал өгөөд тэгтээ тэр үед ингээд даалтан ч юм маш төргөн хугацаанд чинь эхлэгдсэн байдгийм байлээ. Дараа нь хүүхдүүдийн ингээд нөгөө чинь хэлсэн төгөөг сонсохоор тийм хэрэгцээ шаардлага байсан байх л та. Тэгээд би цоо шин сандлан дээр цоо шин ширээн дээр сууж исэн гэхээр байгууллага маань ямар цоо шин нэснийг л илэрхийлэх бах те. Энэ сонин гэж юу юм бэ? Редакц гэдэг нь сэтгүүлч гэдэг нь миний хувьд аягүй шин. Би нөгөө нэг орчуулгын л хүүхэд байсан ахгүй юу. Тэгэл тэднийг харж ер нь бол миний их олон дүр одоо баг багаар тэгээ авахаач авч исэн, хайхаач хайж исэн. Тэгээд дөр ингээд удаан хугацаанд ингээд суусан. Одоо ардын эрх ингээд шар байшинд 2 хаалгаар 1 хаалгаар нь өдрийн сонин, 1 хаалгаар нь өндөр сонио ордог. Тэгэнгуутаа бас за дээр нь 25 дахь сууг байсан байна тий. Тэгэнгуут л өнөөдөр сониноос нэг хитэн ийм гоё юм галсан, гал төлтөө, яруу найрагч охтууд тачигсан охтууд л харагдаад байдаг гэсэн шүү дээ. Одоо эмүүжин та нар хаа тий. Яг бал эрхлэгч ер нь бол нөгөө ардын эрхэд байхдаа би энэ хүмүүстэй хамт сонин байгуулна гэж тасалж гарахтаа ер нь бол байгууллагын соёлыг ингэж тогтоон тий. Манай редакцийн уур амьсгал нэг юм байна. Би ийм шаардлага тавина. Тэрийг энэ хүмүүс яг ингэж болох юм байна гэдэг хүмүүсээ ингэж тасласан баг. Мега эрхлэгч ялгаагүй. За би энэ хүмүүстэй л ажиллана гэд ингэж хуваагдаад гарцгаасан байдаг баг. Яг эрхлэгчийн характерыг даах гэдэг юм уу те тэр соёлд нь суулгаж байгаа соёлд нь нийцэх нэг юм өөр ингэсэн өдрийн сонч тэр өнөөдөр сонч тэр он таалсан ер нь зэрэг эхэлж байгаа ч гэсэн нэг байгууллагаас тасарсан ч гэсэн ер нь хэн байгуулга гэдгээс шалтгаалаад тэр уур амьсгал нь өөрөөрийнхөөроо бүрдсэн өдрийн сонин бол ингээл нэг юм давлгаасан те характертай эрч хүчтэй өнөөдөр сонин гэхээр нэг юм өрсөлдөж байгаа ч гэдэг юм уу найзалж өөрхилж байгаа ч гэдэг юм уу нэлээд тийм юу гэж хэлэх юм бэ одоо тийм арай нэг тийм арай өөр ахгүй юу ялангуяа өдрийн сониноос манад орж ирсэн хүмүүс бол өнөөдөртөө дэшгүй нэг л өөр манайхаас өдрийн сонинд орсон хүмүүс бол яста сонин гээл те нэг тийм гэд тодорхойлчвал миний өгч одоо энэ хэдхэн минутанд одоо ойлгомжгүй болоод өнгөрөх учраас би тодорхойлж хэлж чадахгүй байна. Өөр ахгүй юу? Яг л нөгөө нэг тогтмол хэвлэл чи өөрчлөгдөж байна те. Хуучин
нам засгийн үнэн сонин гэж байгаад л үзэл суртлын дуу хоолой сэтгүүлчид бол үзэл суртлын дуу хоолой соён гэгэрэлэгч гэж байсан үе мэн задраал балхийдл өөрчлөгдөөл хувийн хөвшил гэдэг гарч ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэнд чинь бас эдэрсэн, будирсан, хөлөө олох гэсэн янз бүрийн алхмууд хийгдчихсэн. Харин ч өнөөдөр өдрийн сонин 100-ны мэдээ гэл маш гоё нөгөө тогтмол хэвлэлүүд яг өөр өөрсдийн хороо тогтож өөр өөрсдийнхөө школыг бий болгож чадсан. Эзэн ажилтан гэж биш. Энэ миний эрхлэгч яг мөн тий. Би ийм эрхлэгчэнд орол ажиллана гэдэг тийм үнцнээр одоо эвлэлтэн нэгдэж баг редакцийн соёл, уур амьсгал өөрөө тэр одоо ямар эрхлэгчтэй байх вэ гэдгээ бодсон шийдвэр дээр ингэж тогтдсон болов уу гэж би бодсон. Балдарч эрхлэгч гээл тэгэхэд сэтгүүлчдүүдийг бас уран зохиолын маш тийм нөгөө том төлөөлөгчтэй. Тэр үед ингээд нөгөө бизнесмен гэдэг үг анх гарч ирж исэн. Тэгтэл ингээд бизнес, хэвлэлийн бизнес эрхлэн надад бол их аюу сайхан эр хүн, сайхан хүн санагддаг байсан. Нийгмийнхаа гишүүний хувьд маш идэвхтэй, улс төрд нөлөөтэй, тэ бизнесийнхэнд нэр нүртэй, урлаг соёлын салбарт ч гэсэн өөрийн гэсэн зам мөртэй, тэгээд маш тод сэтгүүлч, ийм хүний цэргэн байх ч гэдэг юм уу те, ийм хүний дор ажиллана гэдэг бол надад бол нэр төрийн хэрэг. Би яг энд байх ёстой юм байна л гэж би бол өөрийнхөө редакцийг тэгж мөн болгож ирсэн баг. Бусад хүүхдүүд ч гэсэн яг над шиг л тэгж бодож орж ирсэн болохоор бидний ерөөхдөө ихтгэл үнэмшил үнцэн нэг байсан баха. Тэгээд бал эрхлэгчийн школ гэдэг ингээ би өмнө ч гэсэн нэг нийтлэл биччихсэн юм аа. Бүхэл редакцид ингээл эдийн засгийн улс төр гадаад мэдээ гэд ингээд яадаг ч тий. Тэгэхэд ингээд чи бол улс төр бичнэ. Чи бол эдийн засгаар мэрэгшнэ. Чи үүнээс хойш болроогийн цэрэг шүү. Болроо эрхлэгчтэй гоё ажиллаараа гэлтэй. Чи бол нийгмийн сэдвийг чамд ингээд хуваагаад ингэхдээ маш их тууштай явуулдаг, хүлээдэг. Мэрэгшхийг нь хүлээдэг те. Чаддаг болтол нь хангалттай хүлээж итгэл өгдөг те. Шинэ хүүхэд тусмаа бал эрхлэгчийн хувьд айгуу тийм эрх дураар байдаг гэсэн. Мэрэгсэн хойноо бол харин жинхэнэ одоо шахан тэ шүүсийн шахан гэдэг шиг те илүү хариуцлага хүлээлгэн шинэ байхад айгу амар өчи шинэ юм чинь гэдэг ингээд манайр хүлээдэг байхгүй. За чи надад хэлээрээ би чамайг хамгаална те өөрөө сэдв өгдөг энэ төр гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ те. Тэгэхээр нөгөө шинэ хүүхэд бол айгу гинхэн ордог байхгүй юу альва сэдв рүү. Эрхлэгч нь надад энэ сэдвийг өглөө шүү гэдэг ингэхэр чинь тэгтэл яагаад шин тусмаа эрхлэгч ингээд шууд харилцаал те эрх дарах өгөөл би чиний ямиг уншин шүү болохгүй байвал чи надад хэлээ шүү надтай харилцсан шүү гэд болоод ирэнгуут нь яг албаныхан дараагт нь ингээд за наад хүүхэд чиний гарын хүн боллоо шүү гэд тэрний дараа итгэл урам зориг өгснөөхөө дараа айгүйх урам зоригийн асуудал байгаад байгаа байхгүй. Балдорч эрхлэгч шиг сэтгүүлч миний материал дээр ажиллана гэдэг нь өөрөө ингээд би өөрийгөө тоох те үүнээс хойш энэ айлд байх би үүнээс хойш сэтгүүлч болох тэр зам дээр ингээд өөрөө ингээд засаад ингээд тавиад өгчлөө гэдэг нь за би үүнээс хойш л ингээд те энэ айл одоо энэ өдөр тутмын сонин хэвлэлийн хүн боллоо болох юм биш үү гэдэг тэр урам зоригийг л эрхлэгч тавьж өгдөг. Нэг тийм школтой юм уу л гэж би бодсон. Эрхлэгч намайг байгаль орчноор бичгсэн байхгүй юу гэд. Цэвэн одоо болтол ярьж байгаа зү. Гинт одоо нийгэм соёл гээл явчихгүй байгаа зү. Бэхээ отгоо хоёр ч гэсэндээ юу л юу бичэн штэ. Тэгсэн мөртлөө тэ нөгөө л эдийн засаг хөдөө аж ахуй газар тариалан уул уурхаа гэл яа тэгвэл балдорж эрхлэгч шиг тий лунтагийн болормоо эрхлэгчийг хүмүүстэй тэр сэдвэрээ ярилцсан, ажилтсан, цаашаа урам зоригоо авцсан, магадгүй шүүмжлүүлсэн ингээд аль хэдийн бэлэн болчоод одоо гинт айгүй өөр байж болохгүй л байгаа байхгүй. 30 жил гэдэг чинь бас баггүй хугацаа штэ. Яг тэгээ шугамн дээр яваад идэг манас сэтгүүлчд олон байгаад айгүй баярлалаа. Одоо сошиал гэдэг нэгэн бодлын технологийн дэвшил нөгөө бодлын бидний огт төсөөлөг үзүүл гарч ирсэн. Яг бид нарыг за одоо би ингээд сэтгүүлч болчлоо шүү. Одоо би бол
бичин шүү гэж бодож яг тэр цаг үе таарсан. Тэгтээ сонины ирэм үетэй тэр алтан цаг ерөөхдөө ингээд саармагчаад задарсан тий. Бид бүгдээрээ задарсан. Өнөөдөр сонины олон одоо яг өнөөдөр сонинд л бэлтгэгдсэн, өнөөдөр сонины хүчээр л одоо авторууд болсон хүмүүс ингээд тэгэл өөр өөрийнх нь зам мөрийг хөөсөн тий. Энэ магадгүй юм шилжилтийн хэдэн ч шилжилт үзсэн ингээд сорилтуудад ингээд олон дахин буудуулсан нь яг л тий 70-аад оны бидний хэдэн сэтгүүлч байгаа. Одоо тоолъё л доо тий. 90-ад онд гинт чөлөөт нийгэм рүү орсон. Тэрнтэй хамт хэвлэл гэдэг зүйл чинь үндсээрээ өөрчлөгдсөн. Тэр дунд магадгүй маш гоё авьяаслаг сэтгүүлчид ч гэсэн амьдралын зам живсэн. За тэгээ нэг чөлөөт хэвлэл бий болоод хөл дээрээ ороод явж итэл шударгаар хийхэд улс төрчид хэвлэлийн салбар руу мөнгө цутгадаг. Өөр өөрсдийн гэсэн редакцийг байгуулдаг, ил талд одоо ивент тэтгдэгч гэдэг юм уу. Нэг тийм үе гарч ирлээ. За тэгээ байж итэл таны ярьсан сошиал давлгаа. Энэ бол ер нь хүлээж авахд аюу хэцүү тэгсэн мөртлөөс маш богино хугацаанд гинт гараад ирсэн сорил байсан. Одоо харин тэр үеэ давчуу да би тэгэд даагүй ер нь нэг 10 жил өнгөрөхөд ямар ч шилжилт ингээд нэг тогтон голдог гэж байгаа байхгүй. Яг тэр үе дээр л явж ах шиг байна. Тэгээд өгүүлэн санагалзаал тий одоо ингээл хямраал ингээд ах зүйл бас биш байна. Бид нөө хийдэг юм ал хийж байгаа штэ яхаа тий өдөр тутмын хэвлэлийн үг хэллэг за нийтлэл ийм байна гэдэг нэг шаблон яалтгүй л байна. Хүн болгон өөрөө өөрийнхөө тэрийг аваад явж байсан. Одоо сайт гэл гингут нөгөө бичсэн материал уншигдах нь ховор. Илүү амархан тий ингээ шууд лайв тий янз бүр ингээ болж байгаатай өрсөлдөхөд хандлтын хувьд бол маш их зөрүү байгаа. Гэхдээ би энэ дотроос уншиж байгаа хүмүүст итгэдэг. Хүн харж штэ, хүн уншиж штэ. Хүний сэтгэлд хүрж штэ. Тэгээд дараагийнхыг хүлээж штэ. Энэ ингээ болж ийн л гэж л би тэрэнд л айгүй итгэдэг байхгүй юу. Одоо жишээлбэл хөрөг бол бас хэцүү жанр мөн. Тэгтээ одоо орчин цагт ийм урт юм уншихаа болцсон штэ гэдэг тэр яриаг таны хөргүүд няцааж байна. Сонинд жишээлбэл хөргийг бид нар бүгдээрээ бичдэг байсан тий. Хинч хөрг бичдэггүй байсан юм шиг ойлголт ингээд гарах вэ гэж би жаахан болгоомжилж байдаг байхгүй юу. Бид нар ингээд бичдэг л байсан байхгүй. Миний хөрөгч одоо А4-ийн цаасан дээр хэвлэх юм бол 20 эдэн нөөрийн байж байгаа шүү дээ. Тэгээ бид нар өдөр тутмын сонинд ажиллаж байсан хүмүүс өдөр болгон ч юм уу те нэг А4-ийн 2 3 нүүрэл юм ингээ хийж өгөх боломжтой тэр хэрээрэл хөргөнч тийм жижигхэн бичвэрттэй нийтлэнч тийм байсан. Сошиалт бол цахим хэлбэрт ингээ орчихлоор миний нэг ганц олзуурах ууштай зүйл нь надад хэмжээ дамжаа халгал та. Уртын бичвэл хүн уншихгүй шүү гэж би өөртөө команд өгөөд ч тэгээ тэр ингээд нөгөө айс аван те ингээ багтаамж ингээ байгаа болвол тэгэхээр чи ингэдэг те. За энэ хөрөг биш шүү. Жохон завтай болохоор уншиж. Жохон завтай болохоор цаг гаргадаг. Тэгээ тэрний нэг урт бог нь бол угаасаа нэг хамаатай биш. Амтанд нь болоод хөтлөгдөө явцдаг тийм. Тэгтлийн чи хэний ч хийж байгаагүй ажил бас биш. Улс төрийн мэдээний албанд байхад улс төрчдийн хэрэг хөргийг бол бишгүй л битсэн. Хүйс хүүчих шиг те. Тэгэл булан тавьж байгаа л нэг 4-1 ч юм уу таал нуур ингээл бичээлсэн. 76-гийн болт хоёрыг эрхлэгч надад бичүүлдэг байсан байхгүй юу. Би хөрөг бичээч мэдэхгүй штэ те. Гэхдээ энэ яг хин юм бэ гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй байна. Чи ахуйн амьдралтай ар гэр бүл дунд сургууль чатлынхаа ирээр ингээд юу агаад өнөө тий маргаашийн дугаарт оруулахын гут надад нэг 3-4 цагийн л хугацаа байна штэ. Тэгэл 3-4 цагийн дотор би янз бүрийн хүмүүс рүү ярьлаа. Өмнө нь өгжсэн сонин моноо хаарлаа. Тэгээ сонгуулаар тарааж исэн материал нь гарын дор байвал бүр сайн хүмүүсийн яриа хөрөө шүүрдэх хэрээрээ шүүрдэл хийж лээсэн ажил. Энийг ингээд цаг завтай яг ингээд бүтээл болгоё. Энэ хүнийхээс одоо нэг янз бүрийн дүүэн хов живийг нь оруулаад
Тэгтэл тэр дотор нь үнэн нь юу байсан, худлаа нь юу байсан гэхэр чин тэр хүний сэтгэл санааны байдал ингээл дэлгэрэл явах боломжтой дүрслэн өвүүлсэн байдлаараа л илүү болоо гэж бодож байна. Тэгээд би нөгөө нэг кино шиг харж наан цаана айгүйх оруултыг. Яг тэг юугаар эхлэх үү? Тэгжил юу дундуур нь орж ирвэл кино чинь ингээл төржээ 1 нас 2 нас 3 нас гэж явдггүй шүү дээ тий. Бодол орж ирнэ. Босон явдал орж ирнэ. Эргэлтийн цэгүүдтэй тааруулаад хүмүүсийн яриа тий ингээд би тэр нэг наан цаана ингэж нөгөө оруулах. Тэгээ яг хаана хэний үгийг пан гэж оруулах уу? Хизэн одоо энэ хүний яг ингээд зөрчлүүдийн ил гаргаж ирэх үү? Энэ төр гэдэг дээрээ жахан бүтээлч байдлаар ажилладаг байхгүй юу? Тэгэхээр айгу утга уян болоод байгаа. Яг үндэ миний ингээд хөргүүдийг унших юм бол тэнд нэг тийм яруу чам уг баг тий яруу маруу тий одоо тэр юм дээрээ би бас тийм сайн хүн биш шүү дээ. Одоо бодит хүний намтраар хийсэн Холливуудын кино тий үзэхдээ хайрлан одоо тий уучлан хүлэн зөвшөөрөн үздэг мөртлөө хамт амьдарсан хүмүүсийнхаа амьдралын түүхийг яагаад ч юм ингээд болохгүй гэдэг байдлаар яад ханддсан бэ? Болоод Монгол улсад хэрхэн хөгжсөн, хэн тэрийг үзүүлж харуулж исэн, үзэгчдийг хэн соронц шиг татж исэн бэ гэд ингэхээр нэг дуурин театр тэ академик театрын түүх гарнаа та. Энэ хүн хэрхэн амьдарсан бэ? Хэрхэн одоо оргил цэг нь ямар дөрүүдээр хэрхэн яаж энэ хүн яагаад сайн байсан бэ? Хэрхэн өнгөрсөн бэ гэхээр л тэгсэн гэл ингээл ханцундаа тий энэ ч айгүй шудраг биш гэж би боддог байхгүй юу. Энэ айгүй шудраг биш. Тэг хүнийг шудраг бишээр үнэлж шудраг бишээр хайрлах нь өөрөө энэ чи баг гим нүгэл үсттэй. Хэрвээ одоо ингээд бид нар ингээд хүмүүсийг тэнгэрт одсон гэл тий тэнгэрт одсон юм бол харж л байдаг бах та тэнгэрээс. Тэгэхээр яад надад ингэж шудраг биш хандж байна гэд ингээд аваад үсэх юм бол хит гойчилсан ч юм уу нас барсан түүхийн байхгүй болгох ч юм уу яагаад ингээд алдар гавьяанд очиж чадлахгүй ингээд гомдон тий зөрчилтэй ингээд амьдраад исэн бэ гэдгийг хүмүүс ойлгож ухаарахгүйгээр ингээд зүгээр л гой балиач байсан гэл болоо юм. Них ингээ эвгүй ч юм уу тэр хүн өөрөө буруутай болохоор эвгүй өнгөрчөөд ч байгаа юм шиг нэг юм юмыг ингээд нэг юм яажгээ болгохтой айгу нэг юм бүх цомцгор нэг юм бөмбөгөр цомцгор зүгээр ингээ бүтээгээ тайчдаг. Ингээл тэгсэн ингээл тий энэ ч одоо бүхэл бүтэн хүний амьдрал түүх уран бүтээл гялалцаж явсан хүн яахаараа одоо бусдын гарт ээгүүхтгэгдсэн болохоор зэрэг огт ярихдаггүй болох ёстой гэж би хүнийг алдаатай оноотой, сайхантай, муухайтай одоо хүнээс илүү хийж чадсан зүйлтэй тий сэтгэл санааны байдалтай тий яг хуу дутагдaltaй характер одоо юу ийдээ тэрнтэй бүгдийг хүлээн зөвшөөрч энэ бол бинийгээ ойлгох чадвар энэ нийгэм өөрөө айгүй зөв сайхан байх нийгмийн харилцаа өөрөө айгүй тийм одоо зөв болох тий ийм зүйл ер нь айгүй зүгээр одоо байвал зохих зүйл гэж боддог байхгүй. Тэгэхгүй биднэрт нэг ийм мухар сүсэг хүнийг тэгдгүм гэл ингээл ингэж мэгчдэг. Би бүр энэ минь айгүй ийм сэтгүүл зүүн энэ дээр бол айгүй юу ах хэвээр зөв байх хэвээр. Энэ хар аяндаа л миний нөгөө сурсан зүйл те туршлага энэ дээр ингээд за хүн ярьж гин хүний ярианаас ингээд энэ хүн ёстой муухай ярьлаа гэд авч хаях ч юм уу те зүгээр үнэн худлыг л нэгталж ингээд дараагийн хүнээсээ ингээд за энэ хүний яриа үнэн худал болохыг би ингээд хид хідэн хүнээр дахин нэгтлэх ёстой л гэж явна үхээс биш хүнийг ингээд юм ярангуут нь ингэж ярьж болохгүй гэдэг юм бол байхгүй. Би над ер нь хүний амьдраарч байгаа болон амьдраад дууссан хүний
дэргэд надад тийм эрх ер нь байхгүй шүү дээ. Би өөрөөрөө л амьдарч байгаа. Тэнгуутаа би амьд байгаа, би бичиж байгаа гэсэн шиг хүний амьдралын түүхийг ингээ бичгтээ би шүүн тунгаасан байдлаар бичээд өөрөө өөрийнхөө одоо нюансыг оруулаад тий. Өөрөө өөрийнхөө үзэл бодлыг ингээ шингээгээл ингэхээр айгу буруу болоод байгаа юм. Тэгтэл бид нар ингээд би биенийхээ амьдралыг шүүн тунгаах хүртлээ ийм мухар, ийм хатуу хандаал идэг юм байна. Ер нь ингээд нийгэмд гардаг ховж ивч тэр ялгаагүй. Дандаа шүүн тунгаасан сэтгэл зүйдээр ховж ив, дэгс доос, тэг гүтгэлэг энэ юм чинь дандаа тийм юм дээр би болдог байгаа байхгүй юу? Жишээлбэл Төмөн Нэмэрлэгваг гэр бүлийн гадуур харилцаатай байсан ч гэх шиг тий. Адар сурангуйг архичин. Яг үү. Архиусан. Тэр хүн нэг намын системтэй, урлаг соёл тавьдаг цензуртэй, маш хатуу тайзан дээр мэрэгжлийн урлагийг бий болгох гэж явж байгаа нөхдийнхөө дунд ганцаарцсан байж болно шүү дээ. Тэр хүн өөрөө тийм биш. Угаасаа байгалийн төрмөл тэр одоо характер тэр авьяас бэлгэн өөрөө тэр тайзан дээр ганцаардчихсан л байж болно шүү дээ. Ард түмэн ингээл нөгөө газар гიშгүүлэхгүй ингээ хүндэлж байхад л тэгтэл тайзны хүн тайзан дээрээ байх уу одоо гудамжинд байх уу гэдгийг энэ хүний амьдрал өөрөө ингээл яваал дуусчлаа шүү дээ. Тэгээ үлдэж байгаа хүмүүс архичин гэж згших юм уу? Ер нь бол ийм их авьяас бэлэг өөрөө тодорхой хэмжээний тортлогоотой тий хүндэтгэл юм нь одоо ийм зүй зохист хэмжээнд тэрийг хүлээж авах одоо сэтгэл санааны бэлэн байдалд биш бол эн чинь бас ингээ андуу эндүү болдгийм бэ шүү гэдгийг тэр сургамжийг л үлдээсэн байгаасаа л гэж л ард дээр нь хүссэн. Тэр адар сүрэнгуйд өөрийнх нь амьдрсан амьдрал нь сайхан байсан байхыг яагаад би заавал муухай болох ёстой гэж вэ? Зүгээр л байснараа л байвал цохилтой билээ дээ тий. Үнэхүү бусдаас толгой өндөр авьяастай төрсэн хүмүүс энэ арт түмний ингээ сэтгэл хөдлөл дотор нэг хүний амьдрал жулдах байхгүй да. Тэр арт түмний алга таашаалт, арт түмний хайр гэдэг чинь нэг хүний амьдралыг яаж чийдэж болно? Уучлаарай сэтгэл хөдлөл гэдэг нь өөрийнх нь мөн чанар нь тийм. Нэг хүний сэтгэл давж гарахгүй ч байж болно. Тий, магадгүй. Тийм зүйл. Энд чинь ийм зөрчилтэй зүйл. Угаасаа дуулахал ёстой юм байхгүй юу? Амьдралын төлөө байна уу? Алтар нэрийн төлөө байна уу? Тэ, амраг сэтгэлийн төлөө байна уу? Дуулахал ёстой. Хүний нүдэнд ингэж харагдаж байгаа хүн мэдэн штэ. Ямар тайзан дээр яаж дуулж ялаа да. Хүн өөрөө мэдэн штэ. Тэгтээ тэр дуулмаар байсан, амьдрмаар байсан, хайрлуулмаар байсан. Би хаана байхдаа зохистой вэ гэдгийг нэг хүн өөрийнхөө л сэтгэл зүрхээр өөрийнхөө л одоо оюун ухаанаар шийтгэхэд бол тэр их алга ташаалт, тэр их сэтгэл хөдлөлт ингээд дөргоод ч тий ингээд хөндлөнгийн хүмүүсийн штэ тий гэрээсээ гарах хэмжээнд театраасаа гарах хэмжээнд тэгж их ингэж нөгөө андуу эндүү болох боломжтой учраас авьяас бэлэгтэй маш их сод ийм хүмүүс ер нь илүү ухаантай, илүү ийм хайрцагтай яг мэрэгжлийн байх хэрэгтэй. Гэтэ илүү эмзэг байгаад байдаг юм шиг ээ. Илүү унах босохтой хурдан. Тэгэхээр мэдлэг, боловсрал, хүмүүжил, ёс суртахуун гэдэг эдгээр зүйлсийн хайр, тэ утга уянг гэдэг ингээд маш олон сайхан зүйлс байна шүү дээ. Эдгээр зүйлс бүгд хэм хэмжээтэй. Бүгд энийг бүр хэмжээ хязгааргүй аль нэгийг гიშгэд л авьяасч хэцүүдэн, алтар нэрч хэцүүдэн энийг ингээд ойлгож ухаарах те одоо бүх юмыг ингээд хуулаар ингээд шийдэхэд хэцүү ч гэсэн ёс суртахуун, хүмүүжил, мэдрэмж те нэг айхтар байдал энэ гэдэг чинь хүнд ингээд бүгдээрээ зохиосны хэрэгтэй байхгүй юу? За сэтгүүлч бай.
чифтер хоёулаа сэтгүүлчтэй. Ойгүй их ингээ алдаршлаа. Ойгүй их арт түмнийхээ итгэлийг хүлээгээл ерөөсө тэрэл сэтгүүлч юу гэх бол тэрэл сэтгүүлч хаана байна гэтэл нь одоо тийм хэмжээгүй их тийм чухал хүн боллоо. Би ийм чухалтай, би ийм их надад хүмүүс итгэдэг гэдгийг тодорхой хэмжээнд хайрцаглан авч үзэхгүй бол энэ хайрцагнаас ингээл гарахад л уучлаарай. Хоёр хөлтэй хохмоо толгойтой л хүн. Бүр дүүлээл ингээл агаарт нисдэг тийм хүн гэж байхгүй. Энэ гудамжинд хоёр хөлөөрөө л явна. Энэ хүмүүсийн дунд яг энэ улаан нүрээрээ л тулна. Ичгүүрийн цэг, ёс зүйн цэг бүх юм хэм хэмжээнд л байхгүй бол уучлаарай чи тэгэл гудамжинд ч юм уу хаан чинь тийм их арт түмний хайр, итгэл, үнэмшил эн чинь айгүй юм хийсвэр зүйлс. Шидэг болоод нисхийг шахав, шидэмсэр болгоод үххийг шахав гэдэг дээр л тулна ш. Угаас цаг үе алга өөрийн төвтэй идэг юм шиг байна. Сэтгүүл зүйт ч гэсэн цойлж гарч ирэлтэй. Салбартаа танигддаг, дахиад ундаг. Хэсэг бас хүн л юм чинь нилээн сагдаг, бардамдаг. Тэгэл цаг хугацааны туршид ингээд дөрүүд магадгүй маш богинохон, магадгүй маш урт яваад идэг юм шиг байна. Хүний хэмжээ те, хүний ингээд хийж чадах зүйлс хязгааргүй сайхан л да. Одоо хүний бодсноос илүү ч юм уу, хүний хүснээс илүүг хүн хийж өгч чадах л бах. Тэр шигээл одоо аяглан, авирлан хувь хүний характеруудаа гаргаж болно гэвэл ингээд нэгэн цэгт очиод ингээ унах тий. Гэхдээ ингээ уналтгүйгээр бас өсөлт байхгүй. Бүх юм нормативтай. Зарим байдлаар хайрцагнаас гарч сэтгэх тий. Сэтгэх шүү. Алхаад ингээд амьдрах гэхэд бол айгүй түүхтэй. Хайрцагнаас гарч бүтээж, хайрцагнаас гарч сэтгээд энэ нь өөрөө сод, сайхан, хүлээлтээс давсан ийм зүйлсийг хийж бүтээж болно л доо. Гэхдээ яг тэгж амьдрна, яг тэгж аяглана, тэрүүгээрээ би байнга хүлэн зөвшөөрөгдөн гэвэл энэ ингээд өөрөө айгүй юм хэцүү зүйл байхгүй юу? Тэгээд сэтгүүлчдийн бас нэг хэцүү нь болохоор яг жүжигччиг урмаар амьдардаг. Өөрийнхөө ертөнцөөр амьдраад байдаг. Нэг гоё юм биччихээ нэг хүн гоё хүнээс үг сонсчохороо хөөрчдөг гоё тий. Тэгээ баг ингээд нэг жоохон эвгүй үг сонсчих юм бол ундаг, нурдаг. Энээс илүү хийж болох чадах хүмүүсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юм болов гэж би бодож байна. Биел гэдэг юм бол бас энэ хайран биеийг тий үнээс илүү хийж чадах хүсэл, урам зориг, нөөц болцоогоо бас үгүй хийн штэ тий. Агуу ихийн дэмэрл солиорл гэдэг чинь хэнд ч ирж болно штэ тий. Юуг агуу их гэж бодцоод одоо дэмэрээ солиороод явах вэ гэд ингээд аюу аюултай зүйлс байна л да. Ялангуяа сошиал хүнийг аюу юу ах юм аа төөрөгдүүлж дээ тий. Ямар ч салбарын одоо супер мэрэгчлэтнүүд ийм байж л ээж одоо урт насалдаг болов. Тэгээд бит хоёр бас нөгөө юг яриаг байна л та. Манай нөгөө Ажас өрөнгийн бүм гээд нэг хэвлийн төлөөлөгч нарын тухай бичсэн байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээл өдөр болгон маш нихуур нямба ажиллаа хийж идэг. Өдөр болгон мэдэнтэй гүйж идэг. Өдөр болгон 3 өгүүлбэрийн мэдээ хийж байгаа. Манай салбарын зөндөө шүү дээ. Ер нь бараг 90% л тэгж ажилдаг. Тэр ажилдаа бас зүрх сэтгэлээ өгцөн байдаг тий. Бүр ингээ өөсөвгүй ажиллах хүртлээ хүн ер нь 20 жил бүр ингээ юу хийж байгааг нь мэддэхгүй ч байг хамаагүй. Ер нь 20 жил тэгж ер нь явна шүү. Өөрийнхөө бүтээмж нь болоод өөрийнхөө цалин цуух нь болоод тий өөрийнхөө алдаа мадаг алдар гавьяа одоо юу гэдгийг ингээд иж бүрэн даах хэмжээний одоо автор болтлоо нэг 20 жил бид нар бүгдээрээ л бөмбөн штэ. Ер нь одоо ч бөмбөн хийсэн болно штэ. Тэр чинь айгүй зүгээр штэ тий дасгал штэ. Би хүнээс төрүүлээд нэг сайхан мэдээ ингээл сонслоо гэхэд Facebook дээр пост хийх гэл хүн болгол тэгдэл үсттэй тий. Тэгээд энэ сэтгүүлч юм чин гэдэг утгаар харна штэ. Тэгэхээр тэр мэдээ айгүй зүү зохис тэмцээнд байх ёстой я да. Үг үсэг найруулга тий алдаа мадаггүй, сэтгэл хөдлөлгүй, хэд дахин нэгтэлсэн байдлаараа ч юм уу маш гоё бөмбөн хийх бол гоё шүү дээ. Редакцийн гаргасан бүтээлд ингээд баярлах тий
энэчтэй гэжсэн хүүхэд ингээд нүдэн дээр ингээ өсөөд том болох аюу гоё маш сайн асуултыг ингээд бүр төсөөлөөгөө сайн асуулт олоод тавьсан байх. Тэгээ анх ингээд ажлыг уншиж байхад нэг маруухан хүн ингээд хачин сайн болж байгааг ингээ харж марах чинь бүм бүнчүүдийн бахархал байхгүй юу. Одоо өөр редакцийн хүмүүнийг ингээд бас ингээ сайн байхаар эднийх аяга гоё юм аа, эднийх ямар бол энэ төргээ бодож чи манай армийн те манай салбарынхны уур амьсгалыг ингээ бүрдүүлж идэг те энэ нэг юм даалд өрсөлдөөн, ил цагаан, баяр хүргэх те тэр даалд өрсөлдөөний илэрхийллийг ямар цэг дээр хүмүүс авдаг гэж нэг нь сайн байхаар чи ямар супер юм бэ те оо чи стаалж лаг юм аа гоё юм уу гэх те тэр мөр чи амар гоё штэ чи бүр овоо штэ энэ төр гэж мэгж ингээд нөгөө өөрөө ирэхгүй хэлдэг үттэй. Тэг чи айгу сөрхий байгаа шүү энэ төр гэдэг ингэхээр хүүхдүүдийн нүдэнд ингээл гэлцдэг те тэр хүний нүд гэлцэж байгааг харсан би ингээд бүр ингээд баярлцсан явж байгаа юм чинь энэ ингээд үүнээс хойш лагаараа л байх юм байна даа л гэд ингээ итгээл те тэр мэр бодол чинь тэр өдрийн баяр те хэдэн 7 хоногоор л гоё болдог шүү дээ. Юу ч хэлэхгүй нэг ганц нэг ингээл үзэг хүргээл явуулж байгаа материал бол ер нь бол маруухан л байхгүй да нэг үлбгэр те нэг нөлөөхөн. Тэгтэл уншиж байхдаа л уншиж байгаа ингээ эрхлэгчийг ингээл аваад уншихаар ингээл хардаг те царай нь яаж ийн ингээ сайн болохоор чинь нэг нүдний шилээ зөөгөл те нэг нүдний шилээ аваад намайг харангуйта ингээл те нөгөө бахархлан төрөөд нь штэ. Тэгэж миний өмнөөс баярлаад догдлоод байгаа байхгүй тий. Тэгэж гарсан материал бол тэгэл сайн л үйдэг тий. За нэг хэлэгч үггүй за тэгэл за яах вэ гэл нэг багийн ах босч мосоход бол хэцүү шүү дээ. Тэр болгон ямар их юм өвөө аатя. Би одоо ч ингээд юу амар санагддаг. Намайг сайн байсан бол тий сайн байсны яг яагаад гэдгийг минь хэлээд өгөөч тий. За тааруу байсан бол яг яагаад гэдгийг минь ингээд задлаад ингээд яриад өгөөч гэх. Тэг хүлээх юмгүй болчоор тий ингээ юу ч хэлэхгүй дажгүй шүү гэл болоо бол надад аюу хангалтгүй. Дажгүй болсон юм бол яагаад? Хаана? Яг аль хэсэгтээ? Юунаас болоод дажгүй болсон гэдэг юм надад аюу хэрэгтэй гэдэг байхгүй. Одоо болтол би тэгдэг. Тэгээд яг мэрэгжлийн шүүмж гэдэг чинь ер нь бол өглөөний хурал юм билээ шүү. Сонин нэгтнүүдийн хооронд болдог тэр өрсөлдөөнч, уралдаанч, сонио сайн байхын төлөө хэлж байгаа тэр нөгөө шүүмжүүд чинь хүнийг ингээд маш их хөгжүүлдэг байна л да. Гэтэл одоо ингээд нөгөө сошиал болгоод эренгуут мэрэгжил нэгтнүүдийнхаа гэхээсээ ингээд нөгөө жирийн уншигчид те хүлээн авахчдын тэр реакцууд ингээд нөгөө нэг хүнийг сэтгүүлчийг бас төөрөгдүүлэх хандлага байна. Магдчгүй бүр албаар гутаах гэсэн тухайн мэдээллийг сэвэх гэсэн тийм хөөсрөл дунд сэтгүүлч хүний мэрэгжлийн одоо чиг баримжаа тийм эможиноос эможи хандлтаас хандлтын хооронд нэг жаахан өөрчлөгдөөд те нэг барьц алдах эсвэл хэд хөөрөх сэтгэл хөдлөлийн одоо мэрэгжлийн бус байдал руу халтрах. Угаасаа хаахад дарсан ч гэсэн тэр дэмжлэг болцдог штэ. Тэнгуут манайхан сүулдэ баг шүүмжлэх тусам хандлтаа авч ийн гэж баярлдаг. За яг хуу манайхан бишэлтэй одоо сошиалд юм хийж байгаа хүмүүс хараал хэлэх гэдэг юм уу? Хит буруу онцгой содон юм үнцэг авч яж хандлтаа авч бүр нэг тийм боломжтой болчлаа шүү дээ. Сүүлийн үед чи улс төрчдгийг харж байгаа зү. Дуулж ийн, нүцгэн цээж гаргаж ийн те. Ерөөсө гоё биш гэдгээ мэдж байгаа гэж би бодож байна. Тэгтээ тэр хандлт нь чухал байгаа юм те. Тэр хүний медиа ахгүй юу? Хувь улс төрчийн хэрхэн галзуурах нь бол тэр хүний асуудал. Би гэдэг нэг хүний хэрэг байх нэг тусдаа. Тэгтэл хэвлэл мэдээлэл уйлдаггүй шүү. Хэвлэл мэдээлэл шархалдаггүй шүү. Хэвлэл мэдээлэл гомддаггүй. Хэвлэл мэдээлэлд ямар ч тийм трауматай болох те чи төсөөлтөө өнөөдөр сонины травма нь энэ. Өнөөдөр сонины тэр шарах марх нь энэ. Өнөөдөр сонины эго нь ийм.
Өнөөдөр сонины одоо сэтгцийн өөрчлөлт нь энэ гэдэг юм бүр байхгүй үсттэй, байх боломжгүй. Яадаг угаасаа юм гэж сууж идэггүй үсттэй. Хувь хүн бол тийм тий. Яадаг би угаасаа галзуу гэдэг. Тий. Яадаг би юмтай. Тэ та нар намайг яах юм гэж сууж яах нь тийм үү? Эсвэл алдаа гаргачаад намайг уучлаарай гэх юм шүү дээ тий. Хэвлэл одоо тэгж тэр хайрцагнаас гарч болохгүй учраас урт удаа орших, мэрэгжлийн зөв байх, нийгэмд үйлчлэх, тэ нийгмийг дагуулах одоо юу гэдэг те хариуцлагатай байх, сахилга баттай байх, ёс зүйтэй байх гэд энэ бүх юмаа ингээд тэгээд явж байгаа. Тийм болохоор л мэрэгжлийн хувь хүн биш, хувь хүний галзуурал, хувь хүний сэтгэл хөдлөл, хувь хүний амьдралын тэгэн догон ямар ч хамаагүй шүү дээ. Би өнөөдөр хийх ёстой бол миний амьдралд юу ч тохиолдсон байсан хийнэ л гэсэн бол хийн. Өө чи тэгсэн юм уу? За гэдэг юм хөрхийн амтаа ингэсэн гэдэг юм уучлалч байхгүй. Тэрийг хүлээн зөвшөөрөөд ойлгоод ингэх тийм байхгүй шүү дээ. Чи хэрвээ бичвэл чи тэр хүнд дуртайч байсан, дургүйч байсан төв өнцгтэр л байх ёстой. Би энэ нь дургүй юм аа гэж муулаад юм уу? Муулж байгаа юм шиг дүр гаргаад ч юм уу? Би энэ нь дуртай юм аа гэж магтаад байх боломж ерөөсөй байхгүй. Тэр мэрэгжлийн сэтгэл зүйн онцлог тэр л байгаа. Яг үнэ. Хэрвээ чи жинхэнэ мэрэгжлийн хэмжээнд ажиллаж чадсан бол чамд дайсан байхгүй. Тийм, тэр хүнийг тэр улс төрчийн тийм үгийг намайг би гэдэг одоо улс төрчийн хувьд хэлэхгүй байвал зохимжтой үгийг түгээн дэлгэрүүлж тэр нь яг айгүй хамгийн чухал мэдээлэл юм шиг хандах хандлага нь өөрөө айгүй түгээмэл болчихлоо л доо тий. Аль болгон хүлэн авахчдынхаа одоо хандлтанд найдаж одоо бүх юмыг цензуургүй ингээд хаяхав тий. Улс төрч хүн ингэх ёсгүй штэ гэдэг зүйлээ авахгүй байх. Ийм чих хандлага руу ер нь бас явж л таарах болов мэдэхгүй байна. Ямар ч лээсэн юу хамаагүй нэвтрүүлээд ахаар сүүлдээ бүр ингээд нөгөө бидний энэ сошиал чинь сэтгүүлчэд муухай болгоод байгаа юм шиг тий. Сэтгүүлчтэл энэ тэнэг улс төрчдийг алдаршуулж амандаа мөнгө чихүүлчээд ингээд эднэртээ үйлчлээд байгаа юм шиг ийм нэг ийм өнцөг бас түгээмэл болоод байна шүү дээ. Гэхдээ нөгөө талаасаа сэтгүүлч хүн хинээс ч ярьцлага авах хэвээр. Чи дургуйч байсан. Чи дуртаач байсан. Тэр хүн алуурчинч байг. Гэмт хэрэгтэнч байг. Тэр хүн байр сууриа илэрхийлэх боломжийг олох хэвээр. Гэтэл тэрнтэй очиад ярьцлага хийчихээр чи энэ алуурчин өмгөөлөд байгаа юм уу? Чи энэ лоёрчингийн тал юм уу? Эсвэл чи энэс мөнгө авчаад битудаад байгаа юм уу гэдэг бас нэг нүдүр бий болчиход байна л да. Тэр хүний ярианаас таалагдсанаа аваад таалагдсанаа авахгүй байх гэж одоо юу ах вэ? Гэхдээ одоо юу гэдгийг олон нийтийн сонсох чихтэй нүдийг ингээд бас юу ах хэвээр биш үү? Бодолцох хэвээр биш үү? Тэрийг одоо бид нар шүүхгүй л дээ. Гэхдээ ингээд илэрхий ингээд бодтой биш. Илэрхий ингээд танаас угаар ингээд нэвтрүүлэхэд одоо нэг юм хаашаа ч юм дээ. Илт худлаач юм уу? Эсвэл бүр илт дэмэрэлттэй юмнаас бол татгалзаж болно л та. Тийм баха. Би бол тэгж бодож байна. Одоо бол ерөөсөө юу хамаагүй байгаагаа бид нар бас нэг жаахан амих стан болов уу? Яах стан болов? Энэ бол миний яг гүйцэд бас бодож чадаагүй, бодоогүй л онцөг байна л та. Гэхдээ би яг өөрөө ажиллахдаа попурлч гэдэг юм уу? Ийм зүйлсийг ярьж бол би шууд өгөхгүй баха. Шууд өгөхгүй баха. Тайлбартай өгөх баха. Би ер нь тэгнэл гэж бодож байна. Тодорхой хэмжээний тайлбар одоо тий сэтгүүлчийн зүгээс яг гэж сэтгүүлч тэрийг дамжуулж байгаа. Бид нар зүгээр л нэг юм цаан хоолой бас биш үү тий цаан хоолойны хэмжээний тий хин дуртай нь алей над дурангаа аваад би үг хэлнэ гэх юм уу? Тэр хүн ингэж хэлсэн. Одоо видео одоо дэлгэцийн сэтгүүлчд маань одоо яг яаж ажиллах хэвээр би мэдэхгүй байна. Би хэрвээ ингээд ярьцлага авдаг. Тэгээ би ингээд нийтлэл бичээд би миний их сурвалж тодорхой хэмжээнд тийм авирлаа гэхэд би бол сэрүүлэхтэй ингээд буулгахтаа тэр тэ ингэж хэлсэн.
Гэхдээ бас тийх ялтамдаа одоо тий ийм зүйлийг ч мөн одоо хэлж байлаа. Хүн ингээл миний бичсэн юмыг уншаал амар стресстэй л одоо бухимдаал бүх ингээд нийгэмдээ ингээд дургуутсаал ингээл бүхнийг ингээл шаар болгоол ингэх хэмжээнд тэр хүнийхээ сэтгэл санааны байдлыг ингээд түүх хэмжээнд тийм аимшигтай төмөр тавьсан одоо босромогч гэдэг юм уу тийм үг хэллэгтэй текст тийм имийг л би хийхгүй. Лайв дамжуулалтын 90 үе шахуу байгаа энэ нөхцөлд бас сонир болчиход байгаа. Лайв хийж идэл нөгөө үнэн хараагаад өрөөгөө дундах ч юм уу. Илт гүтгэнгой үлсэн, илт зоригтой зүйл хэлээд дундаа. Энийг дамжуулсныхаа төлөө бас сэтгүүлчд буруутай байх үгүй юу гэдэг дээр бас манай хүрээнд ч гэсэн салбарт ч гэсэн маргаан явж л байна л та. Хогчин шүү чим үү гахаа нохоо гэдгийг хасаад өмнөх нөгөө факт аргумент айгуу чухал байгаа байхгүй тий. Альва юм гэдэг чинь өөрөө ингээд нэг юм гоо зүйтэй шүү дээ. Гэхдээ тийм юмгүй бол мэрэгжлийн салбар тий ингээд ийм нэг зүй ёсны тэр хүн яагаад бухимдсныг одоо бухимдаж байгааг нь гэхээсээ илүү бухимдуулсан шалтгаанд тэр үндэс биш үү? Одоо би ингэсэн гэчээд муухар тийм юм чин гэдгийг аваа ичж болно доо. Тэгэх боломж бас сэтгүүлчүүд байж болох уу? Бид нар чи хүмүүс шүү дээ. Хин ч гэсэн ингээл нохоо гахаа алан шудан дүүчлэн цаацлан гэдэг юм ингээд сонсохоор ч юм уу те тэгээд бидний сонгосон те энэ л миний өмнөөс шийдвэр гаргаж болно гэж итгэж тэр зэгт хүргэсэн хүмүүс маань ингээд хар чин хэвэн биш болоод байгаа байхгүй хинч би хүртэл андарч эндүрч штэ хэдүүлээ одоо энийгээ яамаар юм дэ тий Тэл хүлээж авч байгаа хүмүүс маань жоохон хэрсүү байгаасаа гэж хэлэх ёстой болов яах вэ? Тэгэхээр манай ингээд олон нийт бас одоо хэдий завндаа ингэж хаягдаж инхүү харлаавэ гэмээр бас байгаа юм тий. Энэ одоо бидний л буруу бах та тий. Энэ Галзуу хүний үйлдэл бусдынхаасаа илүү хурц тод гаж харагддаг болохоор нийгэмд илүү тусдаг нь зүг ёстой юм аа. Тэрийг харин нэг хэмжээнд нь байж байгаа үгүй юу гэдгийг л хянах нь арай хэлбэр гэд. Нэрч ингээд нормалны 1000 хүн гудамжинд явж итэл нэг галзуу хүн гарч ирээд ойрлохоор 1000 хүн зочих нь тодорхой шүү дээ. Амар харна тий. Тэрэн шиг сошиал дунд нэг галзуу ойрлонгууд 100,000 хандлт авах нь тодорхой шүү дээ. Тэр нь бид нар нэг айгаад хэрэггүй юм болов гэж би хувьдаа бодож байгаа. Тэр яг бодит хандлт нь одоо хүлээн зөвшөөрч ийн л гэж эндүүрэгддэг байдал байгаад байгаа байхгүй. Хүн зүгээр сонирхоод хачирхаад бүр хачирхаад шоолоод бүр ингээд тэгжээд тийм юмыг дахин үзээд хар хүн хачирхах, сонирхох, дооглох гэхээсээ илүү ингээд тавгүй байдал сүүлийн үед маш их үүсэж байна тий. Харин бид нарын болгоомжлох ёстой зүйл нь тэр нөгөө тавгүй байлгах хуурамч дуулан тийм эвгүй үзэгдлүүдийг дэвэргэх зохион байгуулалтаа ашиглах хүчин байгаа гэдэгт санаа зовох хэрэгтэй. Одоо манайхан ярьдаг штэ. Ямар луврыг дарах гад энийг сэвээ дуна вэ? Хиний бодлоныг хаах га заавал ийм дууланд дэвтээвэ. Ууралцсан хүн уураа гаргах нэг орон зай байх ёстой. Тэр уурын өөр юмар тайлчих юм бол тэр хүн ингэ тайвширч штэ. Сарнина. Тэр сарних зохион байгуулалттай хүмүүс нь бол байж байгаа. 15 давхарт ч юм уу. Ордны арталт ч юм уу. Тэд нар хүчтэй. Бид нараас эс шалтгаалаад сэтгүүлчдийн ажил хийж байгаа одоо өдөр тутмын мэрэгжлийн үйл ажиллагааг давсан тийм технологи Монголд одоо 3000 орчим сэтгүүлч байгаа гэж ярьдаг те. Тэнцэнс нэг тал нь л байнгын өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлж байгаа болоо да. Одоо мэдэхгүй байна. Тэгтэл 1000 сэтгүүлчийн үйл ажиллагааг тэр технологиор тэгээ 100 хэдэн мянгаар нь ингээд сарниулах, замхруулах, анхаарал сэтлийг нь бодит үйл явдлын
одоо мэдээнээс холдуулах шиг ийм хүчин чадал технологид нь байна гэдгийг л уншигчид, хүлээн авахчид, үзэгчид маань өөрсдөө бас энэ технологитойгоо бүрэн гүйцэд танилцах, өөрийнхөө ингээд үнэн бодит дуу хоолойг бас хүргэдэг тийм хэмжээний одоо иргэний эрс зоригтой, идэвхтэй байх болж ах шиг байна, тийм үү? Мэргэжлийн үйл ажиллагаатай юм шиг давтамжтай ингээд нөгөө шинэ мэдээнүүд оруулж байна. Тэ? Ингээд хаанаас ч авсан байдгийн хуулаад ч юм уу ямар нэгэн байдлаар контентжуулсан энэ тэндээс авсан юмнууд ингээд яг ингээд ямар нэгэн зүгээр ингээд сайт ч юм уу те пэйж мэргэжлийн пэйжүүд ч гэсэн байж болно шүү дээ. Ер нь мэргэжлийн редакцийг ч хэдэн арваар нь тижээж чадах чадал байгаа шүү дээ. Тийм тэгээд андуурах тууц байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би хүртэл андуурдаг байна. Тий, андуурдаг, бүгд андуурдаг. Дээр нь хүссэн сэдвээ хитрхи сайн сэвж чаддаг штэ. Сэтгүүлчдийн нэр хүнд гэдэг юм айгуу чухал те. Магадгүй сэтгүүл зүг муухай харагдуулахын төлөө хүч тавьдаг хэсэгч байж болно. Энэ ингээд айгуух ажилтай зүйл баймаар юм те. Ийм тэнэг юм хийгээд байж идэг ингээ хүчин, ийм тэнэг ямыг санхүүжүүлдэг мөнгө те. Ийм адын гэдэг юм уу, адгийн гэдэг юм уу те. Үр дүн нь ингээ Монголын эсрэг байх те, энэ нийгмийн эв нэгдэл, энэ нийгмийн амар амгалан, энэ нийгмийн хүчил дэвшлийн эсрэг байх, ийм тэнэг ямыг санхүүжүүлээд ийм тэнэг юмд мөнгө хүч гаргаад байж идэг ийм адын одоо ийм их усүр ингээ байдаг гэж бодох нь өөрөө ингээ баг итгэхэд айгүй хэцүү. Тэгэхдээ айгүй бодтой. Ер нь бол хүмүүс сүүлийн үед ингээл талцаал, ингээл хэрэлдэж уралдаал, янз бүрийн комментэр илэрхийлэл ингэхдээ ч гэсэн ер нь бол нэрлэл байдаг л та. Итгэхэд айгүй төвхтэй. Энэ сошиал чинь, энэ олон эмээнүүд чинь те, энэ олон тролл одоо юу гэдгийг комментаар ингээд те, аккаунтаар ингээд байлтж штэ. Энэ мэдээллийн энэ орон зай бол бүр ингээд мэргэжлийн чиг хандлагыг ч барьцаа алдуулж байгаа үед бид нар ажиллаж байна. Өмнө нь одоо юу гэдгийг сонд нэг 3-4 их сурвалж байхад те баг ингээ ханцдаг те. Одоо чин тэрнээс ч олон байх. Тэгтэл тэр дотор мэргэжлийн одоо салбарынхан хаана вэ нэ? Энэ хүн өөрийнхөө ажилдаг одлын байгууллагад бичсэн зүйлийг л контент гэж ойлгоод байгаа шүү дээ бид нар. Сэтгүүлчид бол яаж ч ботсон ер нь ямар ч хорон одоо зорилго өөрчлөлөө гэсэн хүнийг одоо үйлсгүй мухаар байдалд ортолно тий тэгэж юу ах гүтгэхгүй хаа. Яг хоо янз бүрийн этгээд үг хэллэг хэрэглэж болох л байх л та. Гэхдээ ер нь бол яг ингээд мэргэжлийн байгууллагад ажилладаг, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг сэтгүүлч хүнээс бол арайч тийм аваар гарахгүй. Тэр инфлюенсер бол яан уу энэ үү те. Тэр од модууд бол хуваараа од болсон те. Хуваараа инфлюенсер болоод гоё юм зараад ингээд бөөн хүмүүс өөрлөө ингээ хандж идэг хүмүүс бол нэг өдөр нь аяг тавгаа зараад нэг өдөр нь хараал өрөөл хилээд нэг өдөр нь сэтгцэн асуудал нь сэтрээд нэг өдөр нь сэтгцэн тайван болоод эмчимч дээрээ очиод гоё болдог ч юм уу. Тэр хүн нь ингээд тэр чинь ингээ шал тустай те. Манууд нь бол ерөөсөө тэгээд байж болохгүй штэ. Үгүй энэ ч одоо сэтгүүлчдийг чиглэсэн ийм бичиж байгаа зүйлсийг энэ контент хэмээн ойлгож хүмүүс хүлээж авдаг учраас гэж чиглэсэн ийм бас атакууд бас байдаг юм байна лээ шүү дээ. Тэ? Дотоод эрхлэгч маань сэтгүүлийг байгуулад хамт ажиллаж исэн, хамт үүсгэн байгуулалтсан маш залуу хүүхдүүдтэйгээ сайт байгуулахаар шийдээд UBC Live сайтаа байгуулахад би өнөөдөр сониосоо гараад ирж ажилласан байхгүй юу. Тэгээд би эрхлэгч боллоо. Тэгсэн чинь надад ерөөсөө эрхлэгчийн яг би албаны дарга доороо нэг 4-5 хүнтэй байх энэ трийг бол мэднэ. Миний бүр огтоос хийж чадахгүй би тэр олон хүнийг цалинжуулж чадахгүй. Тэр бол миний хийх ажил биш байсан. Би бол ерөөсөө тийм лидер хүн биш үлээ. Тэгээ би зүгээр л нэг гүйцэтгэгч гэдгээ ойлгоод албан байгууллага их хэмжээний өрөнд оруулаад тэгтэл манай тэгш жаргал захирал тэрий чинь хийж эхлээд
нэг эхний нэг жил бас надрахуу будилсан баг. Тэгтэл тэр олон цугласан найз нөхөдтэй энэ л энийг сэтгүүлэл хийн, сайтал хийн гэсэн энэ тэр нөгөө олон тэр залуучуудаа нөгөө ихтгэл үнэмшлийн унгаахгүй тулд яг тэд нартай хамт байхын тулд тэдний амьдрах тэ ажиллах нөхцөл болцоог хангахын тулд өөрөө сэтгүүлчийнхаа ажлыг аргашин тавиад 10 жил ингээд манай захирал хийчлээ шүү дээ. Тэгээ одоо бол ингээд тэ UB-цэг гэрэг and UB Life гэдэг компани баггүй юу? Энэ компани гүйцэтгэх захирал бөгөөд манай эрхлэгч одоо гол номер 1 эрхлэгч ингээ сурчлаа шүү дээ. Гэхдээ харамсалтай нь хэрвээ би энэ ажлыг хийж чадсан бол тэгшээ нэгцдэг байтугай сэтгүүлч байхгүй юу? Бүр өөрийнхөө үеийнхнийг байлдан дагуулсан. Тэгээ шинэ цагийн уншигчдыг ингээд олноор нь унших одоо тэр дадалд татсан ямар гоё сэтгүүлч байх байсан болоо. Юу хэдэн настайдаа байлээ? 19 настайдаа балдорж шагнал авч илөө. 2013 оны балдорж шагналтан гэхээр маш залуу хүн байсан. 23 настайдаа гэсэн үг. Бас нэг үзэгдэл болж байсан тийм. Үзэгдэл чихгэн залуу. Энэ бол авиас бэлэг, энэ бол сод хүн. Гэтэл би болохоор нөгөө эцсэн хүн ална гэхчээр би л чаддаг гэж ирчээд чадахгүй болцсон байхгүй юу. Тэгэнгუთ би ямар нэгэн ямаараа хэрэг болох ёстой шүү дээ тий. Тэгээ сэтгүүлчээ сайн л хийхгүй бол шал нүдний болоод нэг гайтай хүн болчихж байгаа байхгүй яах гэж нэг цэцэг хичээг авчирваа өстэй. Тэгээд бичиж ингээд арай өөр юм бичиж арай хүн татъя тий. Энэ дээр арай илүү хөдөлмөрлөе. Одоо юун төлөө те мэдлэг туршлаганд байна. Энийг ингээ боловсруулъя гэснээрээ л энэ одоо инх цэцгийн хөрөг номонд орсон нийтлүүд чинь ингээл нэг гарсан. Би яг асууж ирсэн. Ном гаргах гэж бэлдсэн юм уу? Явцын дунд би болчихоо гэд. Тэгэхээр одоо хариулт гараад ирлээ шүү тий. Тэгтээ ерөөсөө би хизээш номтой болно инх цэцэг гэдэг автор тавигдсан ном момтой дээр нөр мөрөө татсан. Миний бүр санаанд байгаагүй. Илгээсээ гоё юмсэн тий. Гоё айгүй гоё юм билээ шүү дээ. Тий, гоё. Маш гоё байсан. Ном гаргуул болроо эрхлэгчл ном гаргуул гоё гэж боддог байсан. Зүгээр бэлэн бичсэн нийтлүүдэд боогоо тавьчихдаг ном бол надад бараг хэрэггүй юм шиг санагдсан. Даашинцтай сурвалжлагуудыг хэлж гэнэ үү? Тий, даашинцтай сурвалжлах шиг л байвал гоё. Яг сэтгүүлчийн ажил шууд үнэртдэг тий. Хувь хүнтэйгээ мэрэгжлийн ажлуудтайгаа ингээд тэр номноос болроо эрхлэгчийг бүрэн мэдрэх тэр цаг үеийг те бичсэн ингээд огноонууд нь мэдэрч тэр цаг үеийг бүрэн мэдрэх боломжтой. Айгуу сайн ажил болсон байдаг учраас ерөөсөө миний ширээний ном би ингээд нэг юм заримдаа ягтай штэ те эвгүүрх нь тэгсэн мөртлөө хаа байсан эдийн засгийн сэдвэр бичсэн нийтлүүдийн ингээд уншихаар би тэнцэнс бүр ингээд цог авдаг гэж боддоо нөгөө л уйтгартай тоо те төсөв санхүү нэг давын өмнө уншимгүй сэдвүүдийг яаж ингэж нэг уншигчдын хүсэн хүлээдэг нийтлэл болгосон нь ерөөсөө тэр бичих нөгөө үйл явцыг дээр маш сайн ажилласантай нь холбоотой юм билээ. Жишээлбэл хүний амьдралыг хүн тоохгүй байлаа гэхэд тэрийг хэрхэн бичвэ, юуг өгүүлвэ, яаж дүрслэн өгүүлвэ гэдэг дээр ингээ ажиллачаар ингээд уншиж болдог шиг. Энэ тэнэг тоонуудыг яаж өгөх вэ гэдэг дээр л үнэхээр ажилласан байдаг. Балдорж болормоо гарсан арай эрт нас сурсан Отгонбаяр найз маань тий. Одоо байсан бол гэж өгүүлдэг яг ийм 3 хүн нэг чи сая нэрлэлээ. Тэгэхээр чи ч бас боддог л бах тий. Яг хөө мэдээж байлаа гэд энэ цахим өөрчлөлт энэ сэтгүүлчдийн тархаа бутархаа байдал ч юм уу бидний үзээгүй шинийг учиргүй бидний үзэж яваа шинийг те тэд нар бүр ингээд үзүүлэхгүй байтлаа тогтоон барих хүч болж чадахгүй байх байсан л да. Энд чинь дэлхийд даяар болж байгаа шилжилт өөрчлөлт гэхдээ Монголын хувилбар дээр энэ 3 байсан бол юу болох байсан болоо гэж ер нь бодоод идэгэн. Томоохон үйл явдлууд болоход ч юм уу эдийн засагт ингээд үг дутахад болроо эрхлэгчээр л шүүмжлүүлмээр юм байдаг. Яг ингээд чиг баримжаа луужин болоод явж ирсэн нэг ганц нэг хүнээр их дутах юм аа.
Тэ айгүй ингээд дутах юм. Тэр байсан бол энэ байсан бол гэл ингээд боддогттол л саяхан нөгөө алтан гац шагналсан те. Тэгэхэд нэг хөөхөө ингээд нэг сонин үг хэлээд уйлаад нэг хөөхөө байсан. Жаахан шараа те. Би яг миний тэр нэг үг ингээд яг надаас ярьслага авч исэн хүүхдтэй залуучуудтайгаа харилцаж байгаагаар ингээд орчлоо. Одоо миний амьдралд тохиолдох айгуу тийм ховор мөч байсан. Гүн бишрэлт төрийн те уламжлал үйл явцад зогсно гэдэг бол ингээд өвдөг чичирчтэй ингээд хацарны ингээд арьс ингээд хөдлөх хэмжээний тийм бүр үнэхээр ингээд биширмээр төрт ёсны өмнө нэг хэсэг нь болоод зогсож үдсэндээ миний сэтгэл хөдлсөн. Гавьяа шагнал гэдэгт онцгой ач холбогдол өгсөн минь тэр хэмжээнд илэрсэн байхгүй юу? Юу хэмдэ? Би ингээд дандаа залуу хүмүүстэй ажилладаг тий. Баярлаж одоо бичлэг энтер хийж инглээ. Гэхдээ би тэрийг контент болчихно гэж бодоагүй байхгүй юу? Тэгээ цаансаар таарад аав гахындаа очисон чинь ахын дүүгээ жаахан голлоо. Чиний хэлсэн үгийг ингээд сонсоод юу гэдэг байгааг чи ойлгосонгүй. Надад мөрөөдлийн араал явж идэг тийм хүүхдүүдийн дунд би явж байхдаа өөрөө ч мэдлгүй өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэн. Ямар тэнийг юм бэ? Галзуу шиг. UB Life-ын залуучууд байгаагүй бол би магадгүй орхих байсан гэсэн утгатай. Би ер нь боддог байхгүй юу? Хэрвээ би ажил олгогч талдаа сайн одоо удирдахч байгаад тий торох юмгүй энэ компани үйл ажиллагааг авч явж чадах үст тийм одоо менежер хүн байсан бол манай редакцаас гайхамшигтай сэтгүүлчд төрөн гарах байсан. Тэ жишээлбэл одоо манай захирал тэгш жаргал хулан бямб ням ном бэлэг гэл одоо энэ хүүхдүүд залуучууд авиас бэлэгтэй мэрэгжилтэй дуртай тий одоо ийм хүмүүс шүү дээ. Хүн цалинжуулна гэдэг чинь Хэцүү шүү дээ. Маш хэцүү. Ямар сайндаа би ингээд ажилласаа гарсан шүү дээ. Би ерөөсөө энэ ажлыг чи хийж чадахгүй юм байна. Нэг жилийн дараа энэ хэд ч айгу голдролтой орцсон хойно за сэтгүүлчил хий гэд ирэхэд тэгшээ маань аль хэдийн ингээд захирлал хийхээс өөр аргагүй. Тэрнээс тэгшээ захирал хийхийн тулд одоо энд ажиллаж байгаа хүн биш байхгүй юу? Хэрвээ сэтгүүлч байсан бол инх цэцэг батгаал сэтгүүлч. Тийм маш өгөгдөлтэй, маш авьяастай юм байхгүй. Би баг сод гэж хэлнэ. Зарим хүмүүс ингэж төрдөг те. Хүн болгон юм биш. Зарим нь хөдөлмөрийн туршлагын жишээлбэл би туршлага байсан учраас тэгшээ бол хэрвээ өөр захиралтай, лагт захиралтай тийм байсан бол үдэд тэгшээгийн үеийн залуучууд унших гэдэг те сэтгүүлч гэдэг тэр харц нь маш тод томроо гарч ирэх байсан байхгүй. Тийм дүр байхгүй. Тэгээд тэрийг л би бодоол яваад идэг учраас яг тэр мөчөд миний өөдөөс хараад зогсож исэн тэг хэлчихсэн. Тийм зүйлийг одоо тийм зөрчилтэй ч гэдэг юм уу тийм хүнд зүйлийг ингээд хэлэхэд ерөөсөө зүгээр инээж хөрж аваад хэлэх айгу боломжгүй юм билэ. Тэгээд яагаад уйлцсан бэ те юу ярьсан бэ гэдэг нь айгу ойлгомжгүй болоод ирсэн байхгүй юу. Сайхан эрхлэгч нэг сайхан редактор сууж явах байхгүй юу. Хүүхдүүдийг бойжуулаад те тэднэрт орон зайг нь олгоод цалин цуухын шийдээл тийм өөрхтэй байх ёстой одоо цаг үедээ ирчээд тэднэраараа цалин олуулаад тэднэраараа Гэхдээ чиний өгөгдөл бол ерөөсөө эрхлэгч юм уу редактор биш ээ. Харин тийм би чадахгүй. Сайт байгуулахаас айгүй олон жилийн өмнө 2010 онд гэсэн чи тэгшээ надад ингэж хэлсэн байхгүй юу. Одоо баг өөрөө марцсан баха да. Инхэвч би өөрчн Нобелийн шагнал авахаараа хэлэх үгээ бодлоо гэсэн байхгүй юу. Тэгээ надад айгүй сонир санагдсан байхгүй юу. 20 настай залуу штэ. Инээрэл авахч билүү? Яагаад тэгж мөрөөдөж болохгүй гэж би яагаад амьдралдаа нэг ч удаа тэгж мөрөөдөж үзээгүй болоо гэд мөрөөдөлтөй байхыг мөрөөдсөн байхгүй юу.
Хөөе мөрөөдөлтөө хүн яасан гоё юм бэ гэж бодоод би яад ийм ерөөсөө мөрөөдөж нойр морьгүй хонж үзээгүй болоо гэд амар мөрөөдхийн сайхныг тэр хүнээс мэдрээд мөрөөдөлгүй байгаагаа бас олж харсан байхгүй юу. Мөрөөдөлтэй байж үзэх юмсан гэж мөрөөдөж л дөнгөж байсан өөрийнхөө мөрөөдлийг би биелүүлсэн. Тэгшийнхаа хүчинд энэ хамт олбаа Батбаатар эрхлэгчийн байгуулсан сайтын залуу хүмүүсийн хүчинд тэг бол би гарч байсан баха. Миний сэтгүүлчийн зам мөрийг урт болгосон. Миний сэтгүүлчээрээ ажиллах насыг уртсалсан гэдэг юм уу да. Тэрэнд нь бол би маш их баярлагдав. Эдгээр өөрсдөө надад юу хийж өгснөө ч мэдэхгүй. Яг үнэ. Гэтэ чаддгүй юм байна. Хэдүүлээ ядаж нэг 60 хүртлээ бичлгүй яах юм бэ? Хөрөг 2-оо гаргана. Магадгүй дахиад хөрөг 3-аач гаргана те. Нэг 3 дэвтэр хөрөгтэй байхад монголчуудын одоо номын санд те өмнөх одоо нийгэмд амьдарч исэн сод хүмүүсийнхаа тухай те ингээд уншаад үлдэх зүйлийг нь би хийх юмсан л гэж бодож байна. Аха яг асуух гэжсэн асуулт байна. Хөрөг 2 3 гэд гарах нь шүү дээ. Гарна. Би бүр айгүй өвөрмөц хүмүүсийг бодоол байна. Гэхдээ айгүй сони юм байна. Миний үзэж харж байгаа контент би хийвэл хийчих Netflix-ийн. Айгүй гоё би одоо баримтат кинонууд байна. Би бол яг энийг хийвэл хэвээр амар хийндэ. Би энэс дээгүүр хийндэ гэж би үнэн голоосоо ингээд бүр амбиц хөдөлдөг. Одоо амар шараач гисэн. Би чамд ярэ те. Энийг бол хийн штэ гэж бодно штэ. Тэгэл би ингээд яг иймэрхүүг би хийж чадна штэ гэдсэн ингээ итгэл үнэмшлэр ингээд ярилцлагууд руу орно штэ. Тэнгууд хүмүүс ингээ өөрийгөө нээдэггүй зовлон байна. Энэ яг Монгол ментал. Юу гэх юм бэ? Ичхгүй зүйлээс ичдэг. Хүлэн зөвшөөрч зүв болох зүйлээ хүлэн зөвшөөрдөг. Монголчуудын ухаан юунд ч хүрнэ. Аимшигтай ухаантай учраас болохгүй амар цензуртай. Болохгүй. Ингэж болохгүй. Тэгтэл бидний ингэж болохгүй, тэгж болно гэдэг зүйлс айгүйх төөрөгдөл донд байдаг юм байна. Сэтгэл зүйн өөрчлөлтөнд ордгоо. Заяа. Сэтгэл нь тодорхой зүйлс дээр одоо зөрчилд ордоггүй. Тийм ямар мах бод одоо амьд организм байна вэ? Тийм хүн байхгүй шүү дээ. Траума авдаггүй. Тэгээ тодорхой ийм өвчлөлт ордоггүй. Тэр чинь бүр эсрэгээр айгу хачин зүйл байхгүй. Харин тэрийг хэрхэн яаж даван туулж байна вэ? Хэрхэн яаж задлан зөв ойлгож байна вэ? Хэрхэн яаж дараагийн одоо уналтан дээр одоо баг шархалж те одоо илүү ингээд зөв алхах вэ гэдэг чинь л хүн штэ. Энийг ингээд ойлгохгүй дардаг, нуудаг замаар ингэж явхаар хүний түүх бичвэрт буруу болоод байгаа байхгүй. Хүмүүс их нуух юм аа. Хайрлсандаа нуух юм. Хүндэлсэндээ нуух юм. Тэ? Унснаа. Тий, унснаа. Бүдэрснээ. Өөрийнхөө амьдралыг ярихгүй байна. Ярьж сураагүй байна бид нар. Бид нар бие биентэйгээ танилцаж сураагүй байна. Би бинийг хайрлаж, ойлгож, хүлээн зөвшөөрчтэй байгаагаар нь байлгаж сураагүй байна. Тэгэхээр миний хөргүүд заримдаа болохгүй маа. Ганцхан тэр одоо заагийг давсан хөрг болдог. Тэрнээс миний маш олон оролдлого ингээд дэвтэрт ингээд байгаа юу? Байгаа. Үлдсэн болохгүй байгаа байхгүй. Худлаа алчаад байгаа байхгүй. Асуултууд ерөөсөө хариултгүй. Мэдхгүй одоо үгүй ээ гэл ингээл те. Өстой тэгэж болохгүй шүү өнтер гэдэг юм дээр л орт тас нуусан амьдралын түүхүүд эсвэл би уншиж үзнэ гэж байна уу? Эцэд нь би уншиж үзмээр байгаа бүх хүнд уншиж үзүүлдэг. Ярилцлаганда надад итгэхгүй шүү дээ. Би хийн. Би ямар зоригтой тэр айлд ороод юу асуугаад яваад байгаа хин надад итгэх юм. Би амар алтартай хүн биш дээ. Би хүлэн зөвшөөрөгдсөн сэтгүүлч болоогүй л байгаа. Тэгэхээр би өгдөг. Би юм битсэн гэдэг. Тэгээ бүхэл бүтэн ингээд юм ингээд бүр ингээд хаашаач хөдөлбөргүй ингээд хөрг болоод гараад ирэхэр хүн хүлэн зөвшөөрдөг л дөө. Та энэ дээр яагаад юм нуусан бэ? Энийг хэлээд өгөөч гэд эргээд уулзаач юу гардаг.
энэ байхгүй болохоор энэ болсонгүй гэхээр уучлаарай би ярихгүй гэд болоогүй хөргүүдч байгаа. Яг хөрөг гэхээр л манайхан нөгөө нас урсан хүнийг муулдаггүй гэдэг шиг гой сайхныг нь бичүүлэхийг хүсэж идэг байх л та. Зарим хүмүүс бол өөрийг нь магтаагүй байхаар баг уурлаад идэх ч тий. Өөрийнхөө намтарт итгэхгүй ч юм уу өөрийнхөө намтрыг голсон өөрийнхөө амьдралын түүхийг голчоод юу хүсэж байгаа нь ойлгомжгүй хүмүүст хөрөг байх ч хэрэггүй байх гэж бодчих. Тэгээ намтар гэдэг чинь өөрөө хуршгүй, засашгүй, хуургашгүй зүйл шүү дээ. Гэхдээ надтай надгүй тэр хүний амьдрал тусдаа шүү дээ. Тэгмэт би тэр хүний амьдралыг зөрчилгүй, тэ эрээн бараангүй, нулимсгүй, зовлонгүй болох гэж шаналх бол айгүй илүүц бөгөөд тийм сэтгэл зүгээр хүний амьдралд хандаж болохгүй гэж би боддог байхгүй юу. Од шиг байх албагүй юм биш шүү дээ. Тэгсэн мөртлөө од гэж. Тэр нь өөрөө од байхгүй юу. Тэгсэн учраас энэ амьдралынх нь морин ийм учраас энэ өөрөө гялалцж байгаа байхгүй юу. Тий. Нэх ингээд заавал ингээд хүү дарцах шиг ингээд дэрвжээдэг илээ балан амьдрал чинь баг эвгүй юм биш үү. Магадгүй нэг нууц хадгалдаг ч юм. Тий. Тийм байх гэж хичээсэн хичээл сэтгэл дээр ч явдаг юм билүү. Ер нь тийм юмны ямар ч хэрэгтэй юм те. Тэгээ адар сүргийн хөрөг найруулалт гэдэг бол надаас бол яг үндэ амар хол. Би ганцаараа давхгүй. Ялангуяа адар сүргийн нийтлэг бол би нөхөртөө хамт ицсэн гэж хэлж бас болно. Яа тэгвэл намайг бүр амар сэтгэл ингээд дасгалжуулж исэн. Одоо бичиж өгөөгүй ч гэсэн те. Нэг л мэтгэд надаа нэг юм ярьж идэг ингээд тэр өдрүүдэд битээр айгүй их хамт байсан. Над тэр ажил дээр олон шөнө хонсон. Эн чинь нэг сар гарангийн ажил байхгүй юу? Урт тий. Маш удаан ажил. Тэгээд зарим хэсэг ерөөсө болж өгөхгүй ингээд нөгөө ингээд эхлээсээ л дуустлаа ингээд хүмүүсийн нүдэнд харагдтал өгөхгүй гэдэг. Эн чинь хүмүүсийн харсан хүн шүү дээ. Шөнө орой айгүйх суух хэрэг гарахад чинь би одоо эзгүй заа том зааланд ганцаараа байж махаараа ингээд дэмий болоо цагаан гар улаан гар гэлтэй нөгөө багтаа ярьчихсан балаа олон юмуд яг тэр мөчөд ингээд бас орж ирээд байгаа байхгүй. Тэгэл нөгөө нөхөр хүрээд ирэнтэй хаалцаа хийгээл хөрөг найрууллын энэ жанрт айгу намайг дагаад дурлсан байдал энэ төр хэрвээ ийм нөхцөл байдал үүсэх бол бас энэ ажлыг гүйцэтгэх хэцүү. Олон нийтийн ажил хийж байгаа гэдэг тэр дүр маань ингээд гэрт ороод хувийн амьдралын орон зай дотор ингээд зөрчилдөх тий би ингээд хэвлийн хүн штэ би сэтгүүлч хүн штэ гэдэг байдлаар яваад лах юм бол гэрт бол ингээд онцгүй байдал төрүүлнэ л дээ. Гэтэ чи айгүй тийм тод дүр харагддаг байсан шүү. Айгүй өрмөц тэгэл нэг юм ганган дэгжин час хийсэн үүхтэй анхаарлын төвд байдаг хөл. Би нэлээд ганган байснаа бол би мэддэг. Би бол одоо ерөөсөө огт гангалтгүй. Тэгэхээр би энэ тэнд явж байгаа л сэтгүүлч гэл ингэхээр айгүй гой хүмүүс байх нэг төлөөлөл нь би болж шít. Чи юу хийдэг хүн бэ? Ямар ажил хийдэг хүн бэ гэд би юм бичдэг. Би сэтгүүлч хүн гэхэд миний тэр өвөнд дүүхүүц хэмжээний царай зүс би хаа тэр сэтгүүлч гэдэг мэрэгчлээ өнөөдөр гэдэг сондоо голгохооргүй хувц сунартай, цүнхтэй, төвхөлтэй тий. Би маш их мөнгө хөрөнгийг гадаад байдалтай одоо хувцас сунарт зарцуулдаг тийм л хөвгтөөс. Ямар хүн бэ гэдгийг би ер нь шийдсэн өөртөө тохирсон байсан. Амбицтай байсан. Тий. Би маш гоё эмэгтэй байх хэвээр. Би маш дур булаам, хараа булаам, үн цэнтэй байх хэвээр. Тэрний нэг хэсэг нь миний гадаад байдал те миний идэл хэрэглэл гэдэгт бол би бүр хатуу тохирсон байсан. Би өөртөө таалагдаагүй юм өмсдгүү те би өөртөө бүр маш их таалагдсан юмыг хэдэр ч хамаагүй авах үс хэмжээний ажил амьдралтай явъя л гэж ер нь эмэгтэй хүнийхээ хувьд өөртөө хар багасаа тэгээд тохирсон. Өнөөдөр сонин гэхэд нийгэмд хэр зэргийн дуулаан шуугантай ямар тэргүүн зэргийн сонин бэлээ те би тэр сонины хүн гэд хаашаа ч орсон хинтээ ч уулзсан те ямар ч бизнес эрхлэгч ямар ч улс төрчтэй уулсан би тэр хүнээс хямдхан хувцастай явж үзээгүй тэр одоо өөртөө тавьдаг шаардлага алгуурхан алга болсон би одоо хинтээ ч уулзсан ихтцэн штэ тэрэндээ би ихтгэлтэй болсон байхгүй бид нар огт мартаагүй зүйл байна те бид нар байнга төвл өмсдөг гэсэн задгаа гутал задгаа хувцлалтгүй тэгин гутаа нэг юм хойд солонгосын коммунист намын авгаанар шиг байж бас боломгүй. Тэгээл янз донж ургуулаал те
бичсэн зүйлээрээч тэр ажилдаг газраараач тэр өмсөн зүйлснээрээч тэр ерөөсөө би нэг тийм жул тэ нэг дорой ядуу хөөрхилтэй харагдъя гэж огт боддгоо байсан. Энэ миний нэг амбицийн нэг хэсэг байсан. Би нэг хөөрхилтэй сэтгүүлчэд ядуу сэтгүүлчэд энэ төр гэдэг үг намайг маш их одоо уурлуулдаг байсан. Би ерөөсөө тийм хэмжээний хүн биш гэдгээ хийж байгаа ажиллаараач тэр тэ ажиллаж байгаа газрынхаа нэр төрөөрч тэр өөрийнхөө одоо бусдад харагдаж байгаа үзэгдэж байгаа хэмжүүрээрч тэр миний гэр бүл болж гисэн тий надтай гэрэлсэнд баярлалаа гэж өг нэрхтэй хүн хэлдэг ах тий хэмжлэн. Тэгэхээр би айгүй хэлдэг. Би хэлчихдээ. Өдрийн мэдээллийн албанд тий 20 жил ажиллана гэдэг бол эмэгтэй сэтгүүлчийг нүдийн чихийг алтуулчихдаг байхгүй юу? Тэр асуудал гэж ярьдаг. Тэр проблем тий одоо ингээд хэд орон гэртгээ ойлгохгүй чадахгүй тэр байтугайгаа чадахгүй ээжиж нэг л их улс орны тийм эмэгтэй хүнтэй хүн амьдрахад айгүй энэ одоо юу вэ гэж бодно нэстэ. Тэгэхэд тэр орон хоолоо мэдэхгүй байж л ойлгоо гэрээ гэл явж штэ тийм үстэй. Тийм яг үнэ. Тэгэл нэг ярддаг ингээл юм нэг юм давлуун чив шиг одоо манай салбарын биш эрэгтэйчүүдэд бол юу гэдэг байгаа юм бодогдсон штэ. Ер нь биш байна л гэж бодно. Энэ хүн биш байна. Энэ хүн айгу найдваргүй итгээд байна гэж бодохоор итгэсэнд нь баярлдаг байхгүй. Дээрийн баярын өдөр бас тэгээд миний бахархлын зочноор урагдсанд чинь маш их баярлаа гээд Тэнгэр вилла гоо сайхны маш гоё газар байдгийг тэнд өөрчлөлт хэрхэн бичиг дамжуулж авах минь хүлээн авнаа. За маш их баярлаа. Ямар гоё Тэнгэр вилла гоо сайхны салууны минь тий. Ер нь ойрд гоо сайхандаа бас их бага хаарсан байна. Тий. Хоёулаа цуг очлоо. За ямар гоё юм. Баярлалаа. Одоо өдөр тутмын санны халуун галт тоон 30 жилийн өмнөөс эхлэн сэтгүүлч болсон найзуудтай одоо өөрийнхөө школыг бий болгоод түүнээсээ салбарлан одоо хэвлэл мэдээлэлтэй үргэлжлүүлэн ажиллаж байгаа бидний дараагийн үеийн одоо дүүнартаа ахмад сэтгүүлчид болон оюутнууд дүүнартаа болон сонин хэвлэл уншсаар байгаа уншигчдаа тогтмол хэвлэл Монгол улсад үүсэн байгуулагдсны ой өдрийн баярын мэнд хүргэе. За ингээд өнөөдөр найз дээрээ ир зочин болсон чамд энэ альфа бук гэд цэцэг номын дэлгүүрийн хөөхөө яг чам шиг жижигхэн чамин игдүүтэй цэцэг бэлгийг ямар гоё юм бэ маш их баярлалаа.